I'm forever grateful, man. I love you all. I'm a kid living his dream out here, man. I'm chasing dreams still, man. It's beautiful. Энэ удаагийн бичлэг US 318 сүүлийн тулааны зодод тайсан домогт очирч ноч Dustin Poirier талаар байх болно. Бид аврагын бүс сүүч чадаагүй карьерээ дуусгаж Josh тэр амьдрал дээрх жинхэнэ тэмцэгч жинхэнэ ялагч байсан юм. Ингээд бичлэг эхэлцгээе. Бичлэг эхлэхээс өмнө биднийг дэмжиж лайк, subscribe дараарай. Мөн манай Facebook хуудсыг дагаж холбогд талаантай холбоотой илүү олон мэдээллүүдийг аваасаа гэж хүсэж байна. Баярлалаа. 1989 оны 1-р сарын 19-ний өдөр Louisiana мужийн Lafayette хотод Dustin Poirier мэндэлсэн. 5 настайд нэцгийнхэн салж байсан тул амьдралын хатууг багаасаа мэдэж эхэлсэн. Годомчин зодолч сургуулиасаа хөгжиж бүр хүүхдийн засуу хүмүүжлэх газар хүртэл ороод гарч ирсэн түүхтэй. Үргэлж асуудалд ордог сургуулиасаа хөгждөг нударгаар бүхний шийддэг хүүхэд насан турш мэрэгжлийн тулаанч болохоос илүү аавын хаалга татах магадлал нь их. Гэвч Dustin өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй болж бүх муу муухай зүйлсээ ардаа орхиж амьдралаа өөрчилж эхэлсэн. Тэр нь Холливуд талааны урлагаар хичээлж мэрэгжлийн тулаанч болох байлаа. Түүнд хүсэл тэмүүлэл зүрх зориг хүнд гар мөн хамгийн сайртай ирээдүйн эхнэр болох Jolene байсан тул өөрийнх нь зорилго биелнэ гэж итгэж байсан. This is a picture of me right when I started training. I was probably about 200 pounds in that picture. 2009 онд мэрэгжлийн тулаанч бол нутгийн жижиг холбоонд тулдаж эхэлсэн. Зүгээс нэг тулдах ш бүгдийг дуусгаж байлаа. Тэр тулдсан тулаан болгоно өчиг болтцог нокаутаар дуусаж ихний 9 тулаантай 8-1 гэсэн амжилттай байсан юм. UFC-д орохоос ч өмнө нэр хүнтэй болж өөрийнх нь тухай баримт тэтгэн хүртэл гараад байлаа. This year, the Ultimate Fighting Championship and World Extreme Cage Fighting have merged. 2011 онд UFC WEC холбоог худалдан авснаар Dustin Poirier UFC тулдах боломжтой болсон юм. Тэр UFC 125 анхны талаан Josh Crispy эсрэг хийж бүх шүүгчс 30-27 гэсэн нэгдсэн санал аван UFC анхны ялтай байгуулсан. Jose Aldo-д аврагын төлөө тулдах гэсэн тулаач 3 үеийн турш илүүргэж ялсан Dustin Poirier маш гайхалтай эхлэлийг тавьж хүмүүсийн анхаарал татж эхэлсэн юм. Хэдий топ контендерыг ялсан ч гэсэн UFC дөнгөж 21 настай хүүхдийг шууд Jose Aldo-д тулдуулж шансаа өгүүлж хөгжүүлэхийг илүүд үзсэн. Dustin үргэлжлүүлээд дараагийн 3 өрсөлдөгчөө ядахынгүй ялж ялтын цуврал нүгэлсээр байлаа. 4 дараалж ясныхаа дараа Dustin Poirier эхний хантайгаа нүр тулав. Солонгос зомби. Jose Aldo-д 5 үе тулдсан Mark Communique солонгос зомби ердөө 7 секундэд дуусаж маш том шуугиан тарьсан тул бүсийн төлөөх номер 1 контентын төлөөх тулааныг Dustin Poirier-ийг хийхээр болсон юм а. Dustin Poirier анх удаага оргил тулаанд тулдахаар олж тулаанд бэлэн байлаа. Харстай солонгос зомби бүх талаараа илүү байсан юм. Босоо сэвтээс торноос гээд альц нөхцөл зомби илэрхийлж 4-р Dustin Choker Poirier-ийг яллаа. Энэ ялгтын дараа Dustin Poirier дараагийн түвшинд гарах ёстой гэдгийг ойлгож Louisiana-гаас явж Флорида мужид байрлах Америкийн топ тимд нэгдсэн юм. Америкийн шилдэг тулаанчтай нэг дор бэлтгэлсэн үр дүнг өгч тэр дараагийн өрсөлдөгчөө эхний үед Dustin Choker дуусган ялгцсан ариугаа авсан юм. Үргэлжлүүлээд дараагийн 4 тулааных 3-т нь ялж нийт 16-3 гэсэн холбогд талааны рекордтой болоод байлаа. Гэвч UFC 178-д нэг тулаанч Dustin Poirier үгүй байсан юм. Тэр тулаанч бол Conor McGregor-ийг шинэ үр царай Dustin Poirier-тэй тулдахаар болжээ. Фэнүүд хэвлэлийн UFC кампаниг бүх хүмүүс McGregor дуртай. Мөн Conor McGregor-ийн бие авч яваа байдал, харизм гээд Dustin байхгүй бүх зүйлс Conor-т байлаа. Тулаан эхлэхээс ч өмнө Conor-ын дийлцгүй яриа хил ам Dustin Poirier-ийн толгой дотор амьдарч байлаа. And when Dustin's head clatters off that canvas, they'll realize pretty soon. Dustin thinks it's all talk, but when he wakes up with his nose plastered on the other side of his face, he's gonna know it's not all talk. You ain't shit, boy. You ain't shit. Yeah, you ain't shit. Тэр бүх хэлсэн сэтгэл зүйн даруудыг Dustin тэслэгүй тулаан эхэллээ. Харамсалтай тулаан эхлээд 3 минутын дараа Conor Dustin нокаутаар дуусгасан. Dustin Poirier карьерт анх удаа нокаутаар ялагдахдаа бүр 1-4 дууссан юм. Тулааны спортод ихэнх тамирчид ийм ялагдлын дараа сэхэж чадахгүй явсаар карьер нь дуусдаг. Харин Dustin Poirier сэтгэл зүй яг л алмаа зочин эрдэнэ шиг хууршгүй байж чадсан юм. Тэр бүхний шинээр ихэж хөнгөнжийн дахин төржээ. Тэр UFC-д анх орж ирсэн үе шиг гайхалтай тулдаж 4 тулаан дарааж явахдаа 3 нэхнүүд нокаутаар дуусгаад байсан юм. Улмаар 2016 онд бүл нэмж бицэн охинтой босож 9 сард нь Michael Johnson 1-р ялагдаж дахин байр арагшилсан юм. Дараа нь домогт Jim Miller-ийг ялсныхан дараа хөнгөн жингийн авраг авсан Eddie Alvarez-тэй тулалцсан. Poirier тулаанд илүүрхэж байсан ч Alvarez 2-р Poirier-ийн өвдөх газар байхад нүүрлүүн өвдөөж тулааны тэнцээгээр өндөрлүүлсэн юм. Poirier Alvarez энэ үлдгийг санаатай гэж үзэн буруутгаж байсан юм а. And I think it was on purpose. I think it was a veteran move. He knew he was going out of that fight. I think he knew exactly what he was doing. So he quit. I've never quit anything in my life. I'm a fighter, man. Тэр энэ тулаанд ялсан бол магадгүй аврагын төлөө үзэх боломжтой байсан баг. Харамсалтай тэгсэнгүй.
Гэхдээ Dustin энэ мөчийг өөрийгөө хурцлах шалтгаан болгож дараагийн тулаанд мөн хөнгөн жигийн аварга байсан. Anthony Pettis-тэй тулдаж 3 дугаар үед ялсан. Дараа нь Justin Gage-ийг 4 дугаар үед дуусгасан. Дараа нь дуусгаагүй ажил болох Eddie Alvarez-тэй дахин үзэж энэ удаа өмнөх тулааны хариуг аван 2 дугаар үед тулааны зэрлэг төгсгсөн юм. You see him trying to take his time and find his shot a little bit better. Alvarez is done. Eddie's still swinging though. Look at this. What a warrior, Eddie Alvarez. That's the Poirier finish. That is it. Dustin Poirier closes the rivalry. Мэдээж энэ ялалтын дараа аврагын төлөө тулдах ёстой тамирчин байсан ч Khabib UFC 229 үүсгэсэн үүмээс олж 9 сар бандуулсан тул Dustin Poirier хөнгөн жингийн Турксийн аврагын төлөө тулдахаар болсон. Харин түүний өрсөлдөгч нь Max Holloway. Max Holloway UFC-д анхны тулаанаа ихэд Dustin Poirier түүнийг угтаавч эхнүү даран бараар ялж байсан. Харин одоо Dustin Poirier 20 настай хүүхдтэй Jose Aldo 2 удаа дуусгасан үд жингийн авраг Max Holloway-д тулдахаар авчи. Тулаан 5 үеийн турш ширүүн өрсөн. Хоёр гайхалтай тулаач нэгэндээ маш том хохирлогч үнэхээр үзүүчтэй тулааныг толилуулсан. Хонх дуурч ялагчийг зарлахад Lightweight champion of the world, Dustin the Diamond Poirier. Dustin Poirier UFC-д 8 жил тулдаж 22 тулаан хийснээс эцэс Турксны авраг болсон юм. Зорилго хөдөлмөр хөс цус нулимсаа урсгасны эцэс тэр аврагын бүстэй боллоо. This is a piece of the world title. I want to unify this belt with the best. Right now, I'm the champ. Авраг болох хүртэл тэрээр маш хол зам туулж маш олон аврагуудыг ялсан. Anthony Pettis, Justin Gage, Eddie Alvarez, Max Holloway гээд UFC хамгийн гайхалтай ялалтын цувралууд нь бүтээсэн. Гэхдээ энэ бүх хичээл зүтгэл хөдөлмөрийн үр дүн жинхэнэ аврагын бүс авчиж чадахгүй гэх асуулт UFC 242-т гарч ирсэн юм. My weight is good, my shape is good. I trained so hard last 100 days for this fight. Tomorrow night I'm gonna defend my title and improving, make history. Thank you so much guys. Нэг ч ялагдаагүй Khabib Nurmagomedov UFC 229-т McGregor боож ялсан Арабын ертөнцид үндэсний хэмжээний супер болоод байсан. Нэг ч ялагдаагүй тулаанчийн нутагтан буюу Абу Дабид яаж аврагын бүс зүөх биелэлцэхгүй даалгавар Dustin-д гарч ирсэн. He have good boxing, good footwork, but last 6 fight he fight with only striking guys. I know he's tough challenge, but this guy is not in my level. Khabib Dustin өөршин хүнтэй өмнө тулдаж байгаагүй шүү гэдгийг баталж 7 тейкдаун амжилттай болгоод байсан юм. Гэвч 3 дугаар үед Dustin гэлтийн болд авч сүүлийн хүчээ шавах маш чангаар боож байлаа. Sticks to the guillotine to keep it, and that's in. That's in tight. Гэвч энэ хангалтгүй байж Khabib мултарч гарan үргэлжлүүлээд Dustin Poirier-г боож 3 дугаар үед ялтаа авлаа. Nurmagomedov under the chin. There's the tap. Khabib Nurmagomedov 28-0. Khabib-ийн тулдсан өрсөлдөгчдөөс хинч Dustin Poirier ингэж ялах боломжтой ойртож чадаагүй. Энэ их хөдөлмөр цаг хугацааны эцэст ийм үр дүнд хүрсэн Dustin Poirier маш хүн туссан. I wanted to leave tonight the world champ and just let myself down, man. Гэхдээ очир хэд нь хууршгүй хэвээр байсан юм. Dustin Poirier, I'm gonna smash your face in. Meet me in New Zealand, 2020, and I'm gonna end you. Khabib ялагдсны дараа Dustin өөрийгөө элит түвшинд байгаа шүү гэдгийг харуулж даан нүгтээ цус урсгахаар шийджээ. Protect yourself at all times. Follow my instructions. We're going to keep it clean. Touch gloves. Let's do it. Тулааны эхний 2 үеийг хүүкэр авч шоконд оруулсан ч Dustin өөрийгөө яагаад шилдэгүүдийн нэг вэ гэдгийг харуулж. 2.5 minutes. Дараагийн 3 үеийг авч 2 шүүгчээс 48-47, 1 шүүгчээс 48-46 гэсэн нэгдсэн санал аван гайхалтай ялт байгуулсан. Dustin the Diamond Poirier. Мөн энэ тулаа 2020 оны хамгийн шилдэг тулаануудын нэгээр тооцогдож $250,000 бонус явсан юм. Энэ гайхалтай тулааны дараа Dustin дуусах ёстой нэг даалгавраа дуусгах ёстой болжээ. Олон жилийн өмнө Conor-т ялагдаж хөнгөн жинрүүд ившсэн бол энэ удаа тэрөө дахин тулахаар болсон юм. I know Dustin's a hell of a competitor. I know there's questions here. He's heavier. He's up on a different weight. He's more experienced. I feel I can do it. Dustin Poirier өмгтэй харьцуулахад илүү туршлагатай тулаанч орж өөрчлөгдсөн бол Conor ч өөрчлөгдөж илүү соёлтой залуу болоод байсан. Бүр Dustin Poirier Henderson $500,000 хандилаад байлаа. Гэхдээ Dustin төшөөг авах нэг л зорилго байсан. Тэгээд тулааны ихэнд Conor шилбэр рүү өшгөлж хөдөлгөөнийг нь удаашруулсан. Үргэлжлүүлээ 2 дугаар үед тэрээр Conor нокаутаар дуусгажээ. Өмнө нь Conor Dustin-ы анхны нокаут залгдлыг өгчээс бол энэ удаа Dustin Conor-ын анхны нокаут залгдлыг өглөө. Хамгийн шилдэг өшөө авалт. Khabib зодог талснаар Dustin Michael Chandler-ийг аврагын төлөө үзэх боломж гарч ирсэн.
Гэвч Dustin Conor-той тэрлэг тулаан хийхийг илүүд үзэж UFC 264 тайныг хагалахаар шийджээ. Энэ удаа Conor өмшгөө сайхан зантай байсангүй бидний мэддэг Conor гарч ирсэн юм. Your wife is your husband. Joe Lee's wife. Joe Lee's wife. Joe Lee's wife. Dustin яагаад гэж мэдчихсэн тул хийсэн үн хариу нь барьж байлаа. The last fight, you were unusually kind to Dustin. Now on fight week, it's the exact opposite. Because he got knocked the out. Харамсалтай нь Poirier McGregor 3 тулаа эхний үед Conor-ыг хөл хугаснаар дуусч Dustin ялтыг авсан юм. Мэдээж хилэм дагуулсан ялт байсан ч Dustin илүү тулаанч нэсэн. 2 удаа. Тулаанд ялагдсан ч дайнд ялсан гэдэг үгийн хамгийн тод жишээ Dustin Poirier байлаа. Conor-т асуудал дууссан болохоор тэр авраг болох зорилгын араас дахин явсан юм. Харин энэ удаагийн өрсөлдөгч нь хөнгөнжингийн авраг магадгүй Холливуд талааны урлагийн хамгийн гайхалтай түүхтэй тулаан Charles Oliveira байлаа. Фэний тамирчид бүгд Oliveira тарьтаж Dustin Poirier аврагын бүс зүг бүрийн эрхтэй тамирчин байсан юм. UFC 269 оргил тулаа эхэлж Dustin Poirier эхний үеийг гайхалтай эхлүүлсэн. Тэр эхний үед дуусаад нийт 56 удаа толгоор оновчтой цогж нэг нокдаун хийсэн юм. Гэхдээ Charles аврагын сэтгэл зүйтэй гэдгийг батлан харуулж 20 дугаарыг бүтэн удирдах 3 дугаарыг Dustin боож аврагын бүсээ амжилттай хамгааллаа. Dustin Poirier 2 удаа аврагын бүсийн төлөө үзэж 2 удаа боолгууллаа. Гэвч ялт хэцүү ялагдл хүнд байдаг ч Dustin сэтгэлээ алдсангүй. Дараагийн өрсөлдөгч нь UFC чинээр орж ирсэн Bellator албанд авраг болж ирсэн Michael Chandler хамгийн үзүүштэй тулаанчтай нэг. Хоорондоо ч асуудал үүсгэж амжсан. Таамаг ёсоорч галзуу тулааны үзэгчдэд толилуулсан. Тулааны эхний эхлэлийг Chandler гайхалтай байсан ч төгсгөлд Poirier илүү байсан. 2 дугаарыг Chandler яг л Oliveira шиг өдөртөж аюултай гэдгийг мэдүүлсэн. 3 дугаарыг Dustin ухаантай Chandler-ыг боож карьерийнхаа 29 ялтыг байгуулав. Шууд аврагын төлөө үзэх боломжтой байсан ч тэр өөр нэг аврагын төлөө үзэхэр боллоо. UFC дахин BMF бүсийг сэргээж Dustin Poirier Justin Gaethje нар UFC 291 оргил тулаанд тулд харуулжээ. Dustin Poirier 5 жилийн өмнө Gaethje-г дуусгаж байсан тул энэ удаа Gaethje-г хариугаа авах тулаан байсан юм. Харин Dustin 5 үеийн дайнд өөрийгөө бэлдсэн байлаа. Тулаан 1-р 2 тулаанч нэгнийг харилцан хүчтэй зогсож байсан ч 2 дугаар үед Gaethje төгс толгой хөшлөлтөж Dustin унагаасан. Dustin дахин нэг бүсийн төлөх тулаандаа ялагдсан юм. Сэтгэл зүй Dustin Poirier үнэхээр унсан байлаа. That was probably like one of the lowest points of my life, you know, mentally. I really felt down. Тэр маш олон удаа бүтлгүүцэж, маш олон удаа эргэж ирж байсан. Гэвч нас 35 хүрч нийт 39 тулаан хийсэн ахмад тамирчдын нэг болжээ. Шинэ залуу тамирчдыг шалгадаг Gate Gabriel Chansany 12-д бичигдэж байгаа Benoit Saint-Denis-тэй тулахаар боллоо. Benoit Saint-Denis 5 тулаан дараа ялтаа бүгдийн дутуу гаргасан ба сүүлийн өрсөлдөгч болох Matt Frevola 1-р үед дуусгаад байсан юм. Үзэгчид бүгд Dustin хөгшөрсөн хэд олон тулаан хийсэн дууссан гэж ярьж байлаа. Гэвч жинхэнэ дайчин хизээч чимээг өгөх зодод тайлдгүй юм. Dustin өөрийгөө дуусах болоогүй шүү гэдгийг харуулж 2 дугаар BST нокаутер яллаа. Очирд дахин гэлцсэн юм. UFC 302 Түнгэнжингийн аврагын бүсээ хамгаалахаар боллоо. Эхний контендер Arman Tsarukyan байсан ч UFC 300 хүн тулаан хийсэн болохоор тултаас татгалзсан юм. Харин Dustin Poirier саналыг хүлээн авч аврагын төлөө тулдах сүүлийн боломжийг ашиглалаа. Түүний өрсөлдөгч нь аврагуудын авраг Khabib-ийн сайжруулсан хөлбөр 13 дараалж ясан амжилттай Islam Makhachev байлаа. Why you so nervous, man? Relax, enjoy, man. Let's have fun. Dustin өөртөө байгаа бүхнээ тавьж хамгийн сайнаараа бэлдсэн. Хэрвээ ялаад авраг болчихвол амьдрал дээрх жинхэнэ Rocky болно. Холливуд талааны бүх фэнүүд Америкийн спортын одууд нийт талтаагаарч Dustin дурам зориг өгч байлаа. Won't be easy, but it never is for guys like us. So go on, Dustin. Finish your story. Хүссэн үдлээс нь тулаа эхэллээ. Тулаа эхлээд эхний 30 секундэд Islam нэг тейкдаун хийж бүтэн үедэрсэн. Гэвч Dustin Poirier хүлээлтээс давж маш гайхалтай тулцсан. Islam-ны 16 удаа онгойх оролцох хийхэд Dustin Poirier 11-ийн амжилттай хамгаалсан. Нүр биелүүн хүчтэй цохилтөгч 5 дугаар үе хүртэл явлаа. Volkanovski-гоос өөр хинч Islam-тай 5 үе тулдж байгаагүй. Харстаа нүд дуусаад 2 минут хүлээд байхад Islam толгойн ургалж Guillotine Stars руу шилжиж Dustin Bolter ялж 3 дахь удаага аварга хамгааллаа. Dustin Poirier байга бүхнээс өрөсөн. Авраг болоход туйлыг хийх хүссэн. Харамсалтай нь аврагын төлөө тулдах бүртээ бүгд нь Bolter ялдагдлаа. If I do fight again, what am I fighting for? Just to fight? It has to. I've done that 50 times. Dustin маш олон аврагуудыг дуусгаж байсан. Гэтэ хамгийн шилдэгүүд нь ялагдсан. Daddy's wine. I love you so much.
I'm so proud of you. We all right, baby. 2025 он Dustin Poirier зодог тайлхаас зарлалаа. July 19th is going to be my final fight. I'm going to lay the gloves down in Louisiana where it all started. UFC түүний сүүлчийн тулааны BMF бүсний төлөөх тулаан болгон зохион байгуулж өсөлтөгчөөр Max Holloway-г сонгосон. Dustin Max Holloway-г анх UFC-д угтаж авсан бол одоо Holloway Dustin сүүлийн замд үдэж өгч байна. Энэхүү сүүлчийн тулаан гайхалтай дурсамжид мөч олон үлдсэн. Poirier өөрийн төрсөн нутаг бол Louisiana мужид салах ёс хийж Holloway-д 3 дахь удаага тултлаа. Holloway тулааны туршид илүү их шүүгчийн шийдвэр ялдах байгуулсан ч Poirier ард түмний зүрх сэтгэлд ялах чигээр үлдсэн юм. Give it up for Dustin Poirier. Come on. Let's go. Аврагын бүс аваагүйчсэн Dustin Poirier бол домог. Dustin Poirier бол дайчин. Dustin Poirier бол ялагч. Хэрвээ энэ бичлэг үзэж байгаа та амьдрал зов шаналж ижил гацсан шиг өөргөн мэдчихвэл Dustin Poirier-ийн талаар мэдээсэй гэж хүсье. Тэр ямар ч хүнд зүйл тохиолдсон, ямар ч том тулаанд ялагцж тэр илүү хүчтэйгээр эргээ ирдэг тул мянган фэнүүдийн урам зориг хүлэгч шин болдог юм. Dustin Poirier гэх нэрийг Холливуд талааны фэнүүд үргэлж дурсан санаж шилгүүдийн нэг байсан шиг үгээр ярих болно. Give it